Нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс Монгол Улсын ерөнхийлөгч тэр бум мод үндэсний хөдөлгөөн өрнүүлэхээ амласан. За тэгвэл энэ хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн жилүүдэд ямар үр дүн гарав? Нооших нэвтрүүлгээр харъя. Монгол орны дэлхийн усны 3 том ай савын хагалбарыг даган ургадгаараа онцлог. Гол мөрний усны нөөцийг зохицуулагч, цэвэршүүлэгч, хөрсийг хамгаалагч төдийгүй уур амьсгалыг зөөлрүүлж, хүлэмжийн хийг шингээхэд дэлхийн хэмжээнд тун чухал нөлөөтэй ойд тооцогдгоо. Иймдээч тэр бум мод тарж ургуулах Монгол Улсын ерөнхийлөгчийн амлалтыг дэлхий дахина уухайлан дэмжиж цаашаа хүлээж авсан. Дэлхийн 2 тэрбум гаруй хүний амжиргаанд замсхилж буй цөлжилт болон манад үүсэж байгаа шар шураан шурга бидний хувьд нэг толгодсон асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувийн цөлжилт, газрын дороолт ямар нэгэн хэмжээгээр өртөөд байна. Цөлжилтийг сааруулах хамгийн үүрэг ашигтай арга бол мод тарих явдал юм. Монголчууд бид угаасаа мод тарих, ном туурах, үр хүүхэд өсөхийг 3 дээд буян гэж үздэг. Тиймээс дэлхийн нийтийн толгороод буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол улсад тэр умаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Үүндээ энэ бол данганц төрийн тэргүүний санаачилсан үндэсний хөдөлгөөн, данганц төр засгийн амлалт, зорилго биш юм. Монголоор овгилдог хэн бүхэнд хамаатай асуудал. Тэр бум мод ба 900 саяын өр. Юутай ч эхлээд хэдэн тоо харъя. Тэр бум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш монголчууд 84 сая мод тарьжээ. Модны ургалтыг 80% таа гэж дүгнсэн байна. Улсын хэмжээнд амлалтаа биелүүлсэн үлгэр аймгаар сэлэнг тэргүүлж 17 сая мод тарьсан тайлан бичигдээд байна. Тэгэхээр тэр бум мод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж 4 дахь жилдээ явж байна. Өнгөрсөн хугацаанд бол нэлээдгүй олон үр дүн гарсан байна. Одоо жишээлбэл Монгол улсын хэмжээнд нийтдээ 86 ширхэг тарьц суулгацын нөөцтэй болсон. Тэр бум мод эхлэхээс одоо байгаа тоон 3 дахин нэмэгдсэн. Энэ бол маш өндөр үр дүн. Дээр нь маш олон хүмүүс ард иргэд мод тарих сонирхолтой, дадалтай, хандлагатай болж байгаа. Хашаандаа бас 5 мод тарийгээд аян өрнөд явж байгаа. Хүмүүс бол хашаандаа бас мод тарьж ургуулах энэ дадал одоо зуршилд бол сууж байгаа. Энэ бол маш том үр дүн. Мөн дээр нь тэр бум мод хэрэгжиж игснээр ойн салбарт байгаа төсөв бол 5 дахин нэмэгдсэн. Энэ бол бас гайхамшигтай үр дүн гэж бодож байгаа. Тийм учраас энэ тэр бум мод үндэсний хөдөлгөөн бол яг цаг үе олсон үнэхээр одоо бодит ажил хэрэгч бол одоо хөдөлгөөн юм а гэж бодож байгаа. Нийслэлийн хувьд мөн ялгаагүй хувь хувьсгал, гадаад дотоодын донор байгууллагууд төсөл хөтөлбөрүүдтэй хамжиж нийлж тарьсан модны тоо хэдэн 10 саяар хэмжигдэж байна. 2030 оны төсөөллөөр бол нийслэл нийт 120 сая мод тарьж арчлан хамгаалж ургуулахаар амлалт өгчээ. Улаанбаатар хотын ногоон байгууламжид 65 сая мод иргэн аж ахуй нэгж байгууллагын санаачлагаар 30 сая мод гээд цаасанд буусан тоон үзүүлэлт хөвөрнө. Тэгэхээр энэ хөдөлгөөн бол Монгол орны ойн салбарт маш их түлхэж өсөлтөө. Тэр үед үндсэндээ Монгол улсын хэмжээнд мод үржүүлгийн газрууд их цөөхөн байсан. Шаардлага хангах стандартын тарьц суулгацын нөөц их бага байсан. Энэ хугацаанд бол бас тодорхой хэмжээний нөөц бий боллоо шүү дээ. Их олон газрууд шинээр бий боллоо, мод үржүүлгийн газрууд их сайхан суулгацуудыг гаргаж байна. Гэхдээ энд навчит модны суулгац нь төлөхгүй байгаад байна. Ер нь нөөц ихтэй. Шилмүст модны нөгөө нөхөн сэргээх зориултаа шинэс нарс зэрэг модны суулгац тарьц их нөөц багтай. Ер нь хөрөлцөөгүй байгаа юм. Тэгэхээр энэ дээр анхаарах ядангуяа шилмүст модны тарьц суулгацыг үржүүлэхэд нэлээд чимэглэлээр ажилладаг. Тийм учраас энэ улсууд дөнгөж эхэлж хийж байгаа улсууд бас хийж чадахгүй байна уу? Эхлээд бас
алдаа оноо янз бүрийн гараад байна уу тийм ээ. Тийм юм байгаа баг. Тэгэхээр тарж суулгацын нөөцтэй болчихж байгаа учраас бид нэг давуу тал болж байгаа. Энийгээ бүрэн ашиглаад ерөөсөө энэ тарилтанд шилжүүлэх юм бол Монгол улсын хэмжээгээр жилдээ их олон тооны хэдэн саяар тоологдох мод тарих ийм боломж байна. Тийм учраас бид нэр гаднаас ч байдаг юм уу, ойгоос ч байдаг юм уу мод авчираад байх шаардлагагүй. Хотыг ногооруулах их улсын аянд нэгдэх хүмүүсийн тооч жилээс жилд өсч хамрах хүрээн өргөжих тусам тарьсан үрсэлгээ суулгацын тоо жин нэмэн зузаарч байна. Эндээс харахад нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ хамрагдах талбай дэлхийд дээгүрт бичигдэхэр цаг хэдийн болсон. Гэвч Улаанбаатар ногоорсонгүй. Ургаж төлжиж амьдрч амьсан дөнгөж тал хувийн үнэлгээтэй. Амьдрал дээр ийм атла албаны тайлан статистик үзүүлэлт бодит үннээс зөрүүтэй тоог асуудал хариуцсан байгууллагын аж ахуй нэгжийн захим хуудаснаас харцгаж олно. Үзэсгэлэн худалдаанууд гарч байна, тийм ээ. Энэ замын хажуугаар ч хүмүүс мод тарьж байх юм. Юу зарж л байх юм. Энд ойгоос авчирсан мод их байна. Ойгоос ухаж авчираад тавьчихсан. Тэгээ бортхонд хийцсэн. Бортхтой модоо гэд. Тэгээ суглаад үзэх юм бол хувь хуурай ерөөсөө үндэс нь хэрчигдээд яасан. Бортхонд ургуулсан мод биш. Бортголсон мод байхгүй. Тэгээд хүмүүсийг бас энэ их хуурч ийм нэг алдаа гарч байгаа юм. Энэ бол юу гэхээр хүмүүсийг сайхан мод байна. Энэ харахад одоо ер нь их гоё харагдаж байгаа гацуур байна, тийм нарс байна. Энийг бортхтой аваа тарьчихгээд аваач тарьдаг ургахгүй, тийм ээ. Тийм болох юм бол маш их үнэтэй тарьчих. Эдийн засгийн юм уу тэр хохирлоос илүү авсан тарьсан мод ургадгүй гэсэн юм сэтгэлгээ төрнө гэдэг бол маш хохиролтой юм байгаа хүмүүст. Цэцэрлэгжүүлэлтэд жилд зарцуулдаг хөрөнгийн бараг 80-90%-ийг тарьж суулгах гэж зориулдаг юм байна. Мод барилга биш. Тарьсныхаа дараа хэрхэн арчилж усалж тортохоос мөнөөх мод цаашид амьдрах хэсэг нь шийдэгддэгч бид тарьчхаад мартчихдаг. Бүр хайчихдаг. Тэгвэл нэг га талбайг арчлахад ойролцоогоор 200 гаруй сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Ингэж тооцвол моддыг хүрснээр ургуулж үр шимийг нь хүртэхийн тулд зөвхөн арчилгааны төсөв гэтэл нийслэл жилд дунджаар 20 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Цаашлаад мод үржүүлэхийн мэргэжлийн байгууллагуудад дэмжих талд бодлогын түвшинд хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага тулгараад байна. Зөвхөн манайхаар тогтохгүй л дээ үндэ тэрбум модны хөдөлгөөн эхлэгтэл одоо уул анх эхэлж манай дээр ирсэн байгаа юм. Манайхаа одоо тэрбум мод тарих ийм хөдөлгөөн хийвэл одоо манайх чадхулуу гэдэг. Тэгэхэд бол чадлагүй байх та одоо тэр үед чинь хот цэцэрлэгжилтэн зориулсан л мод ойжуулалтын зориулсан нэг жоохон тарьц ургуулдаг тийм байсан чинь хэрэв бүх хүчин чадлаараа ажиллах юм бол маш их мод ургуулах боломжтой байгаа тарьц суулгацсан материал. Бусад одоо мэргэжлийн ч бай одоо хуваараа сонирхлынхаа журмаар мод сайхан тарьж ургуулж байгаа байгууллагууд аж ахуй нэгж зөндөө олон байна шүү дээ. Тэгээд боломж байсан. Тэрбум мод ба 900 саяын өр. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш байгаль орчин ойн салбарын хүлээлт маш өндөр байсан. Олон жил төрийн бодлого хараа хяналтаас холдсон энэ салбарын аврал нь тэрбум мод хөдөлгөөн гэж харж байсан нь үнэн. Гэвч хүлээлт ойн салбарын тооцсноор төсөөлснөөр байсангүй. Мод үржүүлэхийн талбай хүлэмжээр дүүрэн тарьц суулгац хэдэн зуугаараа хэдэн мянгаараа борлогдохгүй хэвтэж байгаа учир юунд байна вэ? Одоо яг нөхцөл байдал нь тийм болоод байна. Хэдийгээр 86 сая тарьц суулгац байгаа гэж ярьж байгаа ч гэсэн худалдан авалт, борлуулалтын зах зээл маань маш бага байгаа. Одоо 24 компани нийтдээ нэг 600 орчим сая мод тарих амлалтыг бол хийгээд гэрээ байгуулад ажиллаж байна. Гэсэдэ ч яг орон нутагт ингээд очиод үзэхээр хамгийн тулгымдсан асуудал нь би энэ тарьц суулгацыг борлуулж чадахгүй байгаа учраас одоо энэ модныхаа үйл ажиллагаанаас болоод ногоо тарих ажил руугаа илүү орж анхаарч байна гэж. Ягаад гэвэл
бид нар мэдэн шүү дээ тарьц суулгацч 3 4 5 нас хүрээд ирэхээр талбай их эзлээд тэнд чи одоо дараагийнхаа ашиг олох үйл ажиллагаа хийхэд хүндрэлтэй болол эхэлдэг. Ер нь бол мод ургуулах гэдэг бол маш урт хугацааны ажил байдаг. Ялангуяа шилмэс модны тарьц суулгацыг ургуулна гэдэг бол нэлээдгүй хугацаа орсон ажил байдаг. Гэтэл худалдан авах борлуулалтын зах зээл нь бол хангалттай хийгдэ. Тэгээ зөвхөн манайх гэтэл одоо ерөөс одоо ингээд тэр модны хөдөлгөөн өрнөж байгаа юм чинь маш их модны хэрэгцээ, тарьц суулгацын хэрэгцээтэй болох нь гэд хүчин чадлаа нэмэгдүүлээд манайх тракторгүй байсан. Нэг пад жижигхэн трактортай байсан. Кубото трактор авлаа. Модоо ингээ хурцээр ухахад бол бас хэцүү байдаг л да. Хурцээр ингээд ухахаар идэгцээр юу ясаргаад тэр үндэсний систем нь маш их гэмтэж гарч ирдэг. Тэр дутагдлаа арилгахын тулд нэг ихсээ худалдаж авлаа. Тэгээд модоо нахаа задлахгүй маш сайхан зөв хадгалахын тулд юу хөргөгчөнтэй контейнер авлаа. Тэгэл одоо ингээд бүрэн задглаад бэлдээл гэсэн чинь маш их хөдөлмөр уулна. Бидний олон жилийн юугаараа хураагсан хоримтлаар авч байгаа штэ. Тэгээд аваа ингээд их хэмжээтэй ингээд яагаад ихсэн чи байдгүй, борлуулалт байдгүй. Үндэсний хөдөлгөөн идэвхжлээ зэрэгцээд импортоор тэр тусмаа Хятадаас тарьц суулгац оруулж ирдэг бизнес хүчээ авсан. Сүлжээний гэж тодорхойлж болох үс энэ бизнес одоо ч үргэлжилсээр байна. Энэ улсуудын яриагаар би өөрөө сайн мэдэхгүй байна. Хятадаас энэ мод оруулж ирж ял гэж суулгах тийм ээ. Тэр нь одоо хэвээ үнэн бол тэр бол үнэхээр ургах амьдрах нөхцөл муутай. Яагаад гэвэл Хятадын одоо өвөр Монголын одоо энэ газрууд тарилах чинь байгалийн бүс өслөөрөө хувьд эрс өөр. Тэгээд тэнд маш түргэн хугацаанд ургуулахын тулд хөлөмжинд бордоо тарьчиж байгаа гэж би ойлгож байгаа. Ер нь явж үзэх тийм байна. Тийм учраас тийм суулгацыг тэндээс ухаж авчираад бөөнөр нь энд шилжүүл суулгахад бол их стресстэй тэр мод. Тэгээ урах нөхцөлийг муутай болно. Тэрний оронд дотооддоо үржүүлж байгаа энэ стандартад хүртсэн сайхан тарьц суулгацуудаа аваад тарвил амжилттай болно доо гэж боддгийг. Тэгвэл харь зүйл гэж юуг хэлтгийг мэдхүү. Товчхондоо харь зүйл гэдэг нь хилийн гаднаас зориудаар болон санамсаргүй байдлаар зөөвөрлөгдөн орж ирээд нутагшиж байгаа ургамал амьтны зүйлийг хэлдэг. Судалгаагаар харь зүйлийн ургамал Монгол оронд сүүлийн 30 гаруй жил эрчимтэй нэмэгдэж 2020 оны байдлаар гэхтэл нийт 80 гаруй зүйл тархсныг тогтоожээ. Харь зүйлүүд нь шинэ орчинд маш амархан дасан зохицож нутгийн уугуул ургамал моддыг шахан түрэмгийлдэг онцлогтой. Цаашлаад элдв төрлийн өвчин тарааж хөрсийг эвдэж цөлжилт явагдах нэг шалтгаан болдгийм байна. Тэгээ одоо яагаад ингэж байгаа юм бол та гэж бодоод хөдөө байдаг одоо мэрэгжил нэгтэй нөхдүүдээс асуусан чинь эхний жил шүү дээ тэр мод эхлүүлсний дараа хаврал авахгүй. Нэг урд урдах бодвол намд буухан л байна шүү дээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр ганц манайх ч биш ер нь бүх газрууд л тийм байгаа юм билээ. Одоо ингээд 3 жил болчлаа. Одоо ингээд явхад бол миний тарьсан моднууд бол сайхан ургацсан. Одоо ямар санта би тэр хоримны цэцэрлэгжилт цагиргаанаар ярьж байгаа байхгүй юу? Одоо ичнэ одоо ингээд улаас гэхдээ одоо хүн гардгүй юм улаас байна. 6 настай голтор байна. Одоо эд сайхан цэцгэлж байгаа. Тэгээд 6 настай шарх байсан. Ийм том хэлбэрчсэн модны чинь бол цэцэрлэгжилтэнд хамгийн их тохиромжтой шүү дээ. Тэгээд би дааж ургах чадвар нь сайн ба. Тэгээд ингээд юу яа. Энэ үнийг авч наана тарих боломж байна. Уул нь би бол тийм сайхан цэцэрлэгжилтэнд одоо төгчлөлтийн ажилд би энэ моднуудаа нийлүүлмээр байна гэсэн чинь одоо нэг сайн өөдтэй хариу хэлээгүй л дээ. Уг нь энэ асуудлыг хяндаг тогтолцоо дүрм журм Монголд бий. Гэвч манай хил гайлын үзлэг хяналт сул илрүүлэх чадвар муу зэргээс импортоор орж ирдэг үр тариа ургамал суулгац тарьц зэргээр дамжин харь зүйлийн бүр 20 цээртэй хог ургамал Монгол орны газар нутагт сүүлийн жилүүдэд эрчимтэй тархаж байгааг судлаачид анхааруулж байна. Ганцхан жишээ. Тэрбум мод эхэлсэнтэй холбоотойгоор урд хөршөөс Хятад хайлаас өнгөрсөн жилүүдэд олон мянган ширхгээр орж ирсэн. Гэтэл үнэндээ Хятад хайлаас өнөөдөр хотоор хаасайгүй сахсаатлаа ургаж ногоорсныг нь лав би хараагүй л байна. Мод төрж байгаа иргэдэд урамшууллын асуудал байгаа. Мөн дээр нь худалдаа авах сүлжээг бий болох асуудал байна.
Тэхийн тулд одоо бидний дэвшүүлж байгаа санал юу байна гэхээр одоо жишээлбэл 20 мянганга талбайд мод тарилаа гэхэд ургууллаа гэхэд 40 жилийн хугацаанд 700 тэрбум төгрөгийг энэ олон улсын нүүрс төрөгчийн сангуудаас авах боломж байгаа. Энэ нь болохоор яаж юм гэхээр сайн дурын зах зээл гэж ярддаг. Мод тарсныг нь одоо мод тарна гэдэг чинь бол энд хүчил төрөгчийг үйлдвэрлэж хүлэмжийнхийг шингээж байгаа. Одоо жишээлбэл Монгол улсын хэмжээнд 70 орчим сая тонныг бол Монгол улсын хэмжээнд нийтдээ жилд ялгаруулдаг хүлэмжийнхий. Үүнээс 30 орчим сая тонныг нь зөвхөн ой дангаараа шингээдэг. Тэгэхээр одоо яг Монгол улсын хэмжээнд бол хүлэмжийнхийг шингээдэг үндсэн салбар бол ой байгаа гэсэн. Тэгэхээр энэ мод одоо ойгоо нэмэгдүүлэх замаар бид нар улам их хүлэмжийнхийг шингээгээд тэрнээс олон улсын зах зээлээс одоо энэ санхүүжилтүүдийг татах боломж байгаа. Дөнгөж 4 хоногийн өмнөх хурал дээр одоо Нүүбийн хуучин ерөнхий нарийн бичгийн дарга байсан Бан Ки Мун дэлхийн хэмжээнд 140 триллион доллар энэ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулахад зарцуулах боломжтой бүрэлдээд байж байна гэж ярьж байна. Энэ Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол одоо манайх ч нь бол одоо 30 тэрбум доллар. Тэгэхээр одоо 140 тэрлон гэхээр одоо хэд вэ? За би бол тооцож чадахгүй юм байна. Юу н маш их хэмжээний мөнгө энэ хүлэмжийн зах зээл дээр бол байгаа юм. Хот суурин газарт ногоон байгууламж, эрүүл хөрс, зүлэг ногоо, гой ганган байшин барилгаас илүү хэрэгтэйг өнөөдөр бүгд ойлгодог боллоо. Ганцхан мод бүтэн амьдралынхаа турш 38 сая төгрөгийн хүчил төрөгч ялгаруулж 75 сая төгрөгийн экологийн үйлчилгээг бидэнд үзүүлдэг юм байна. Агаар дахь тоосонцор, дуу чимээний бохирдол, утааны бохирдлыг 75%-аар бууруулдаг шидтэн бол ердөөл модод. Нас гүйцэн том мод 10 хүний амьсгалах хүчил төрөгчийг ялгаруулдаг гэд боддоо. Яг бидний бас утагдaltaж байж болно л да үндэн бол яг энэ ажил ингээ эхлээд яж хахад нааша цаашаа дараа нартаа уулзаад гүгэд ах завч хөдөө үнэхээр биднэрт байдгүй юм аа. Тэгээ бид нар чи нэг олон хүн ажиллаулаад байх бас тийм хүчин чадал байхгүй шүү дээ. Улсууд ч одоо ажиллах хүчил үнэхээр олдохгүй цалингаа голоод тэгээд орлого авахгүй болохоор чи бид нар энэ ажлаа яаж хийх юм бэ тэгэл өөрөө ингээд хоёр хүнээр туслуулаад ингээд явчих шүү дээ. Уул нь бол манайханд бол манай Монголын ойжуулагч нарт бол бод өржиж байгаа зэрэгтэл хүчин чадал зөндөө байгаа. За зарим нь одоо эхнээсээ хэлжлээ. Болдгийн муу яр шиг ерөөсөө гэл ярьж байна. Тэгээд одоо том тендер ментрүүд ч одоо улсуудын янз бүрийн шугамар явчтай юм шиг яг үүндээ ингээд зүтгээд явж байгаа улсуудынхаа гар дээр үл ирж байгаа юм бол үнэхээр сонсогдохгүй юм биш үү? Иймэрхүү байдалтай юм. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар гэхэд 133 удаагийн ой хээрийн галт төмөр бүртгэгджээ. Энэ мэт байгалийн гамшигаас үүдэлтэй хохирлын дун жилдэл 7-8 тэрбум төгрөгөөр тоологдож байна. Мэдээж тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарихаас гадна ойн санг хамгаалах ажил зайлшгүй шаардлагатай. 2024 оны байдлаар ойн санг хөнөөлт шавьчтай тэмцэх ажлыг 340 гаруй мянган га талбайд хийжээ. Ингэснээр 1.9 тэрбум модыг хөнөөлт шавьжинд өртөн сэргэн урах чадвараа алдахаас хамгаалсан байна. 4 зүйл дээр манай бодлого хууль эрх зүйдээр сууж өгөх шаардлагатай болж байна. Нэгдүгээрт нь тухайн мод тарьж байгаа газрын урт хугацааны гэрээний асуудал. Энэ мод чинь бол тариад нэг 5-10 жил болоод хөлөмжийн зах зээлээс мөнгө олох тийм зүйл бол биш шүү дээ. Тэгэхээр 40-60 жилийн хугацаанд тэр мод тарьсан газрыг нь гэрээгээр эзэмшүүлэх юм уу? Одоо хариуцуулах асуудал. Өмчлөлийн тухай бол энд яриаггүй. Тэгэхэд бол тодорхой хууль эрх зүйдээр сууж өгөх шаардлагууд байгаа. Мөн дээр нь газрын төлбөрийн асуудлыг чөлөөж өгөх асуудал. Ягаад гэвэл энэ чинь өөрөө байгальдаа ээлтэй буюу экосистемийг сэргээж байгаа үйл ажиллагаа. Газар эвдэж юм уу? Одоо уул уурхай шиг одоо тийм одоо сөрөг нөлөө үзүүлэхгүй зөвхөн байгалыг нөхөн сэргээж байгаа арга хэмжээ дээр нь хүлэмжийн шингээж байгаа. Тийм байгаа учраас энэ газрын төлбөрөөс нь хөнгөлөх асуудал яригдж байгаа. Мөн дээр нь 3 дугаарт нь энэ асуудал дээр ярихаар нутгийн иргэдийн оролцоо гэдэг бол нэг нэмрийн асуудал болж ирдэг. Тэгэхээр хэдэн хувийг нь нутгийн иргэдэд ашигтай байдлаар зохицуулах юм, хэдэн хувийг хөрөнгө оруулагч талбайх юм гэдэг тэр зохицуултуудыг хийх шаардлагатай. Мөн 4 дугаарт нь яг энэ зах зээлийг бий болгохын тулд хэд хэдэн байгууллагууд үүсэн бүрэлдэх шаардлагатай болж байгаа. Нэгдүгээрт нь хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага. Яг энд хэдийн хэмжээний хүлэмжийнхийг шингээгээд байгаа. Ямар зүйлийн мод байгаа. Хэдэн жилийн дараагаар
ямар хэмжээгээр шингээхийн гэдэг тооцоолуудыг хийдэг, баталгаажуулалт хийдэг байгууллага мөн маркет оператор. Одоо яах юм гэхээр энэ хүлэмжийн хийнг одоо шингээлтийг нь тооцоод зах зээл дээр зардаг, одоо борлуулдаг тэр сүлжээний байгууллага гэх юм уу, маркет оператор, тийм байгууллагууд бий болох шаардлагатай байгаа. А 5 дугаарт нь бас бидэрт хамгийн их тулгамддаг асуудал нь газрын одоо зөвшөөрлийг хэн олгох юм бэ? Одоо жишээлх юм бол энд бид нэр мод тариад 40 жилийн дараа ургуулад энийг хүлэмжийн хийн зах зээлээс бид нар мөнгө татаж хөрөнгө оруулалтыг босголоо гэхэд энэ газар дээр өөр ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахгүй. Энэ бол одоо сайн дурын зах зээл дээр оролцох боломжтой гэдгийг хэн зөвшөөрлөө нөх юм бэ гэдэг асуудал бол бас бүрхэг хэвээр байгаа. Тэрбум мод ба 900 саяын өр. Дэлхийн ойн бүсийг урдаас нь эхлэн халуун орны хуурай, сэрүүн бүсийн гэж 3 ангилдаг. Харин Монгол орны ойн сангийн талбайн 85%-ийг сэрүүн үлдсэнийг хуурай бүсийн буюу заган ой эзэлж байна. Сэрүүн бүсийн ойн ойгоос ялгарх дэлхийн нийт хүчил төрөгчийн 1/3-ийг үйлдвэрлэдэг гэсэн тоо бий. Иймдээч Монгол орны ой дэлхийн хүчил төрөгчийн үйлдвэрлэлийн нэг чухал хэсэг болдгиймаа. За нэг юм тал байна. Хоёрт ер нь томоохон төсөл маягаар томоохон хэмжээний талбайд ойг нөхөн сэргээх ойжуулах, талбай хамгаалах тийм ээ, говь цөлийг цөлж байгаа газрыг хамгаалах ийм зорилтоор бас модууд тарьж байна. Энэ ажилд манай ой мэрэгжлийн залуучууд ой мэрэгчлэл эзэмшээд ажил хийгээгүй байсан, өөр ажил хийжсэн ийм залуучууд их олноороо энд бас их шохоорхож ордог болсон байна. Энийг би их олзуурчгаа. Их сайхан том хэмжээний ажлууд гардаж аваад хийгээд ингээ явж байна. Тэгтээ энд бас нэг тендер гэж нэг актер юм байгаа. Олон жил ажиллаагүй, туршлагагүй энэ төр гэдэг одоо янз бүрийн байдлаар хасагддаг. Тэгтээ тэр хүмүүс бол яг аваад хийж л байна л да. Тэгтээ тэрийг цааш нь бид нар улмал урамшуулж дэмжиж ингэж явах хэрэгтэй юм шиг байгаа юм. Сая гэдэг чинь одоо их тоо шүү дээ. Тэг тарж чадахгүй л байна. Цаашдаа одоо энэ ажил хэр эрчимчих юм байгаа би бас сайн мэдэхгүй л байна тийм ээ. Энэ одоо бас тэр эрчимчгт нь дэмжлэг үзүүлэх төлөхс болохоор ийм дөрвтэй арга хэмжээнүүдийг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, ойн газраас энэ төр соргогоор ажиглаж харж энийг л зохион байгуулах хэрэгтэй байна л да. Тэгэхгүй бол бид нэр 2030 он гэхэд бас хэцүү л харагдаж байгаа юм. Тэрбум мод бол монголчууд хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүрэг төдийгөөр хэмжигдэхгүй юм. Үршим ач тусыг нь дан ганц та эсвэл би биш. Бид бүгд үр хойч цаашлаад цэнхэр гаригийн амьтаа бүхэн хүртэх хүчтэй эко санаачлага. Ямартайч өнгөрсөн жилүүдэд үндэсний хөдөлгөөн үр дүнгээ хэрхэн өгснэг бүхэлд нь багцал бол Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбай нийт газар нутгийн 7.9%-ийг эзэлж байсан бол 8.4% болж тэлсэн өөдрөг статистик гарсан байна. Мэдээж энэ яг харахгүй амжилт мөн. Ялангуяа бид нар мэдж байна үндэсний тодорхойлсон хувь нэмэргээд Монгол улс бол 2030 он гэхэд 22.7% буруулах маш өндөр зорилт байгаа. Одоо үүнийг дахин шинжилээд ажиллаж байгаа. Хэрвээ үндэсний тодорхойлсон хувь нэмэртээ орж байгаа бол тэр чинь одоо бидний яриад байгаа хүлэмжийн хийн сайн дурын зах зээл дээр орохгүй. Энэ маань юунд орох юм гэхээр Монгол улсын амлсан дэлхийн нийтийн өмнө амлсан тэр модны одоо дэлхийн нийтийн өмнө амлсан хүлэмжийн хийн шингээх бууруулах 2050 он гэхэд тэглэг тэр зорилтод чиглэгдсэн арга хэмжээ болно. Тэгэхээр тэрэн дээр урамшууллын механизмаа бас яаж явах юм? Үндэсний дотоодын одоо хүлэмжийн хийн зах зээлийг бий болгох юм уу? Механизмыг бий болгох юм уу? Эсвэл одоо тэрнийг бид олон улсад зараад борлуулаад тэндээсээ нутгийн иргэдтэйгээ ашиг хаваад явах зохицуултыг хийх юм уу гэд маш олон тодорхойгүй зүйлүүд бол одоо хууль эрх зүйдээр одоо сугдах зайлшгүй шаардлагатай болоод хүлээгдээд явж байгаа гэж ойлгож болно. 2030 он хүртэл тэр бумаар тоологдох модыг тарьж ургуулах үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл, аж ахуйн нэгж иргэд нийт 840 сая ширхэг мод тарих амлалт бичигдсэн.
томоохон аж ахуйн нэгжүүд, уул уурхайхан, банк, санхүүгийн байгууллагуудын тарихаар төлөвлөсөн мод 690 саяар хэмжигдэж байна. Ингээд тооцвол 2030 он хүртэл 1.4 тэрбум ширхэг мод тарьж ургуулна гэсэн амлалтыг монголчууд өгсөн байна. Тэгвэл өнгөрсөн 3 жилд монголчууд 84 сая мод тарьжээ. Эндээс харахад хугацааны тал өнгөрчхөд байхад тарьсан ургуулсан нь Монгол улсын амлсан тэрбум модны 10% ч хүрээгүй л байна. Амлалтаа биелүүлэх цаг хугацааны хуваанлыг харвал бараг л 4 жил үлдлээ. Дахиад 900 гаруй сая мод тарих амлалт үүрэг хүлээсэн өр биднийг хүлээж байна.